За логарифм тэгштэл бодъё. Логарифм 2 суурьтай x тэнцүү 1 дээр нэмэх нь логарифм 2 суурьтай квадрат язгуураар 8-аас хасах нь x гэсэн энэ тэгштгэлийг бодъё. За тэгэхээр логарифмын дүрм ёсоор бидэнд юу эхлээд мэдэх ёстой вэ гэхлээр. За логарифмын тэмдэгт ороо байгаа x бол тэгээс их байх ёстой. Хоёрдугаарт нь хоёрдугаар тэгштгэлийг 8-аас хасах нь x гэдэг бол нэгдүгээрт язгуур дээр байна. Дахиад логарифм тэмдгийн дор байгаа учраас энэ бол эерэг байх нөхцөлтэй. За эндээс тэгвэл нь x нь тэгээс эрс их үед энэ болох дээр x нь 8-аас эрс бага гэсэн. За ийм хоёр нөхцөлийг олж авсан. Тэгэхээр эндээсээ бид юу гэж авах юм гэхээр энэ x гэдэг бол тэгээс ихэн тэгээд 8-аас бага гэсэн. Ийм хооронд бидний шийдэл олдох юм байна гэж бодох нэ. За үүнийг бас яг жоохон дэлгэрэнгүй биччихье багш нь. Тэгэхээр энийг энэ тоон шулуун дээр ингээд дүрслээд үзье. За ингээд дүрслээд үзэхлээр x чинь тэгээс эрс их 8-аас эрс бага гэсэн байна. За тэгвэл эрс их эрс бага гэсэн учраас энэ дээр энд тэг гэж авах юм бол энд 8. За энэ тэмдэглэл бол онгорхоо байна. Тэгээд үүнийгээ цааш нь хийвэл тэгээс эрс их. За тэгэхээр эхнийхтэр ингэхлээр эн чинь нөгөө x нь өөрөө орохгүй шүү дээ. Тийм ээ. За хоёрдугаарх нь болохоор 8-аас бага гэсэн. 8-аас бага гэхлээр энд энэ сум ишээ байж болно. Ингээд дүрсэлчих болно. Тэгвэл энд x-ийн шийдийг бичих юм бол x нь тэгээс их за 8-аас эрс бага. Энэ хооронд бид энэ тэгштгэлийн шийдийг бодох юм байна. Одоо энэ тэгштгэлээ харах юм бол энэ 1 гэсэн тоо чинь 1 гэдэг бол логарифм 2 суурьтай 2 гэсэн. Тэгээд тэнцүү гэдгийг та бүхэн мэдж байгаа. Тэгвэл бидний тэгштгэл одоо ямар хэлбэртэй болох юм бэ гэхлээр логарифм 2 суурьтай x нь тэнцүү логарифм 2 суурьтай 2 дээр нэмэх нь логарифм 2 суурьтай 8-аас хасах нь x. За дараа нь логарифмын чанар ёсоор энэ юу болох вэ гэвэл логарифм 2 суурьтай 2 тэнцүү логарифм 2 суурьтай 2-ыг өөрчлөх нь квадрат язгуур дээр 8-аас хасах нь x боллоо. За ижил суурьтай логарифмууд учраас одоо зөвхөн багш нь 2 гэж буруу ичсэн байна шүү. Сая бурууга алдаага харлаа. Энд x байгаа шүү дээ. Эндхий юу хэлээд явагдсан чинь x тэнцүү 2-ыг өрчих нь 8-аас квадрат язгуураар 8-аас хасах нь x боллоо. Одоо тэгштгэлийн хоёр талыг бид квадрат зэрэгт дэвшүүлж ээж язгуураас чөлөөлнө. За квадрат зэрэгт дэвшүүлээд бичихлээр бидний тэгштгэл x квадрат тэнцүү 2-ын квадрат 4. За ийг үржих нь 8-аас хасах нь x болно. Одоо хаалтыг гишүүнчлэн үржүүлээд задлаа. Тэгэхээр x квадрат тэнцүү 4-8-ын 32-аас хасах нь 4x боллоо. За ингээд бид квадрат тэгштгэлтэй боллоо. 4x нэмэх нь 32. За энэ квадрат тэгштгэлийг бодоход бидэнд 32x тэнцүү тэг болсон.
За дискриминант нь болъё. За эхлээд дискриминант болохоор энэ маань нөгөө x тэнхлэгийг хэдэн цэгээр огтлох вэ гэдгийг гаргаж ирнэ. За дискриминант тэнцүү. За энэ тэгштгэл маань a коэффициент нэгтэй тэнцүү, b коэффициент эерэг 4, энэ хасах нь c коэффициент нь сөрөг 32 боллоо. Тэгвэл дискриминант нь 4-4-ийн 16 хасах нь 4-ийг үржих нь 1 үржих нь сөрөг 32. За тэнцүү 16 дээр нэмэх нь за энийг бас бид үржигдэхүүн задлаад бодчих болно. Бас дараа нь тэр аргыг хий. 16 тэгэхээр бид 32-ыг үржих нь 4 128. Тэнцүү 128 дээр 16-г нэмэхлээр хэд гарах вэ? 128 дээр нэмэх нь 16 тэнцүү 144. За тэгвэл бидний дискриминант бол эерэг сөрөг 12 гэсэн тоо гарах. За дараа нь бид нар квадрат тэгштгэлийн шийд болоход x1 2 тэнцүү сөрөг b нэмэх хасах нь дискриминант язгуурдаар хуваах нь 2a. За тэгвэл нэгдүгээр шийд x1 тэнцүү сөрөг b гэсэн байгаа. b маань 4 юм чи сөрөг 4 дээр нэмэх нь 12 хуваах нь 2-ыг үржих нь 1 тэнцүү 8-ыг хуваах нь 2 тэнцүү 4 гарлаа. x2 нь сөрөг 4 хасах нь 12 энд нэг ош хуваах нь 2-ыг үржих нь 1 тэнцүү сөрөг 16-г хуваах нь 8 тэнцүү сөрөг 2 энэ хэд гарах нь сөрөг 8 гарах. За нэгдүгээр арга нь ингэж байна. Хоёрдугаар арга нь бид энийг үржигдэхүүн болгож задлчих болно. Тэгвэл өшөө илүү хялбар хурдан бодно. За үржигдэхүүн болгон задлахад хэрхэх вэ гэхлээр энэ 32 гэсэн тоо байна. Тэгэд энэ 4 байгаа ч 8 гээд энэ ерөөсөө тэгэд энэ нэмэх 4 байгаа учраас нэмэх нь 8 x-с хасах нь 4 гэд бас ингэж бодчих болно. Тэгэхээр x1 сөрөг 8 x2 нь эерэг 4 гэсэн энэ хоёр шийд гарна. За тэгэд энэ шийд маань бидний бодлогын хариу мөн үү биш үү гэдгийг шалгая. За шалгахын тулд бид логарифм 2 суурьтай x байсан. За 2 суурьтай x дээр энэ сөрөг 8-ыг орлуулъя. За нөгөөх нь 1 дээр нэмэх нь логарифм 2 суурьтай 8-аас хасах нь x байсан. Хасах нь 8. За энийг бодглохлоор энэ юу гэсэн үг вэ гэхлээр логарифм 2 суурьтай сөрөг 8 хэдтэй тэнцүү юм бэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 2-ын x зэрэг чинь сөрөг 8. За ингээр энэ нөө сөрөг тэмдэгтэй болоод ирж шүү дээ. X чинь сөрөг 8 шүү дээ, тийм ээ. За ингээд ирэхлээр ер нь бол яг 2-ын 3 зэрэг чинь 8 шүү дээ. 8-тай тэнцүү. Тэгэхээр энэ юу гэж юм гэхлээр энэ сөрөг 2-ын хэдэн зэрэг болон 3 зэрэг болох гэдэг. Энэ 2-ын x зэрэг болох гэдэг. Гэтэл ингээр яг энэ шийд маань өөрөө нэг болохгүй болж таарч байна. Энэ дээр бол яг ингээд ард талынхд бол зөвхөн энэ хэсгийг бодвол 1 дээр нэмэх нь логарифм 2 суурьтай язгуурдаар 16 буюу 4 болоод ирж байна. За энэ маань юутай тэнцүү юм гэхлээр логарифм 2 суурьтай 4 хэдтэй тэнцүү юм бэ?
Тэгэхээр хоёрын x-ийн 2 зэрэг чинь 4 гэдэг чинь 2-ын 2 зэрэг. Тэгэхээр x тэнцүү 2. За. 4-ийг орлуулъя. 4-ийг орлуулвал энэ маань энэ 4 баг чинь 2 тэнцүү бол. Энд болох дээр 1 дээр нэмэх нь 4-ийг орлох 4-гээд 2 гараад 1 тэнцүү 2. За энэ дээр сөрөг 8 зэрэг гэдэг ингээд боллоо. Одоо энийг тэгэхээр тэгштгэл гэдэг маань ер нь 2 функцийн хооронд нь тэнцвэлс юм а гэж бид бас энэ ойлголтыг авах хэрэгтэй. За ингээд энийг нь бодглохоор энэ хоёр тэгштгэл 2 функц маань яг x нь 4 үед y нь 2 гэсэн энэ дээр огтлолцож байгаа. Тэгэхээр энэ маань бидний шийдвэл x тэнцүү 4 нь болж батлагдлаа. Энэ 8 дээр чи ингээд энэ болохгүй байгаа шүү дээ. Тийм ээ? Хэрвээ энд 8-ны 1 гэж исэн бол энэ өөр болно. За ингээд энийг хараад та бүхэн энд 12 дугаар ангийнхаа сурах хийн энэ логарифмтай энэ хэсгээс ингээд бодоорой. Тэгээд дахиад илүү ихийг дэлгэрэнгүй сайхан тайлбартаа авахыг хүсчээвэл манай хуудсыг дагаад за тэгээд цахим хичээлд хамрагдаарай.